та бүхэн зуны мэдээ сонины 7 хоногийн таймыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн таймыг сэтгүүлч Батсайхан Бям Бажиднаар хамтран хүргэнэ. За энэ 7 хоногийн хувьд бол улс төрийн одоо маш олон үйл явдалтай 7 хоног байлаа шүү дээ. Өнгөрсөн одоо 7 хоног засгийн газраас ерөнхий сайдад итгэл хүлээлх эсэх асуудлаарх одоо тогтоолын төслийг ерөнхийдөө парламентэд өргөн барьсан. За энэ тогтоолын төсөлтэй холбоотой улс төрийн үйл явдлууд энэ 7 хоногт нэлээд өрнөлөө. За талбай дээр бас нөгөө огцрох амархан жигсаал бол үргэлжилсээр байсан. За тэгээд даваа гарагийн хувьд бол ерөнхий сайдад итгэл хүлээлх эсэх асуудлаарх тэр тогтоолын төслийг төрийн байгуулалтын байнгын ороогоор хилцэн. Тэгээ намын бүлгүүд бол яг ерөнхийдөө хилцээд тэгээд санал хураахгүйгээр ерөнхийдөө таарсан. За тэгээд дараа нь бол төрийн байгуулалтын байнгын хороо ороод ерөнхий сайдад итгэл хүлээлх эсэх асуудлыг гишүүдийн олонх нь ерөнхийдөө дэмжсэн байгаа. За тэгээд дараа нь бол нөгөө парламентаар хилцэн тий парламентийн одоо хуралдаан өөрийн ерөнхийдөө 4 цаг хүртэл үргэлжилсэн. За тэгээд ерөнхий сайд оюун эрдэнэстэй гишүүд нөгөө одоо энэ засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг нэлээд асууж тий хариулт авсан. За тэгээд парламентын одоо энэ хилцүүлгийн уур амьсгал бол бас нэлээд одоо магадгүй тий ерөнхий сайдад итгэл хүлээлгэх юм шиг ерөнхийдөө уур амьсгалтай байсан. Тэгээд парламентын хилцүүлэг үргэлжиж байгаа хугацаанд болохоор ерөнхийлөгч хүрэлцэх бас парламентэд орж ирж байр сууриа илэрхийлсэн байгаа. За тэгээд ерөнхийлөгч хүрэлцэхийн хувьд бол магадгүй те нийгэмд нөгөө нэг үндсэн хуулийг өөрчлөнө те үндсэн хуулийг өөрчлөн за хүрээлсүх дахиад бүрийн эрхээ 6 жилээр сунгах гад байна гэдэг асуудал нэлээд одоо улс төрийн хүрээнд яригдсан шүү дээ те тэгэхээр хүрээлсүх ерөнхийлөгчийн хувьд бол энэ асуудал дээр бол байр сууриа илэрхийлж одоо парламентын гишүүдэд те намайг одоо ерөнхийлөгч байгаа цагт үндсэн хууль өөрчлөлт орохгүй за би дахиад одоо 6 жилээр өөрийнхөө бүрийн эрхийг сунгах тийм алхам хийхгүй гэдгээ ерөнхийдөө парламентын гишүүдэд илэрхийлсэн. За тэгээд парламентын хуралдаан одоо ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг асуудлыг хилцээд өөрийн 4 цагт ерөнхийдөө санал хураагаад парламентын гишүүдийн олонх нь ерөнхий сайд оюун эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэдэг хүлээлх хэсэг асуудлыг дэмжээгүй. За тэгээд мөн энэ улс төрийн үйл явдалтай зэрэгцээ жагсаал цуглаантай зэрэгцээд бол одоо бас манай улсад Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн одоо урилгаар Туркменистан улсын ерөнхийлөгчийн одоо төрийн айлчлал хийсэн байгаа. Энэ удаагийн одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээр одоо төгжээтэй хаалганы цаана орхигдсон хүүхдийн аюулгүй байдал гэдэг асуудлыг одоо танаа баг хөндөж тий өөрөө бас энэ сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн сурвалжлагад юу ямар асуудлыг хөндөгөө. За энэ удаагийн одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээрээ бид нар энэ хүүхдийн ахуй осолд өртөж байгаа шалтгаан одоо тэр одоо ахуй осолд өртөж байгаа шалтгааныг хэрхэн бууруулахын ямар одоо асуудлуудаар нэг шийдэх юм бэ гэдэг сэдвийг хөндөж одоо төгжээтэй хаалганы цаана орхигдсон хүүхдийн аюулгүй байдал гэсэн сэдвийг хөндөж нийтлээ бичсэн байгаа. Зуны амралт эхлээд сургууль цэцэрлэг амарсан үеэр л одоо эцэг эхчүүд бага насны хүүхдтэй эцэг эхчүүд маань маш завгүй болдог. Тэгээд амжиргааны төвшний бас ялгаатай байдлаас шалтгаалаад хүн болгон одоо хүүхдээ одоо төлбөртэй цэцэрлэг те хүүхэд харах үйлчлэгээ за эсвэл туслан ийм юмд явуулж чаддгүй. Тийм учраас одоо хүүхдээ гэрт нь ганцаарнгийн төгжээд орхих эсвэл бага насны хүүхдүүдийг хараа анилдгүй ингээд төгжиж орхих эсвэл нөгөө хүүхдийг хүүхдээр нь харуулах буюу ах эгч нарээр нь харуулж үлдээх ийм тохиолдлууд бол одоо яхааргүй гардаг. Тэгээ үүнээс шалтгаалаад бол энэ хүүхдийн ахуй осол гэдэг зүйл бол бас бий болж байгаа. За тэгээд ийм учраас ер нь бол бидний яг энэ сэдвэрээ хөндөд тэгээд ямар шийдэл дүгнэлтэд хүрсэн бэ гэхлээрээс ер нь Монгол улсад энэ асархуун салбарыг илүү хөгжүүлж илүү одоо хөдөө хотгүй тэлэх шаардлагатай байна гэдэг ийм дүгнэлтэд хүрсэн. За ингийн тулд мөн одоо энэ төлбөртэй цэцэрлэг хүүхэд харах үйлчлэгийг илүү чанартай хүртээмжтэй байлгах мөн дээрээс нь одоо нөгөө эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт болгохгүй байдлаар шийдвэрлэх зэрэг ийм одоо зүйлсүүдийг хийх шаардлагатай байна гэдэг дүгнэлтэд бас энэ удаагийн нийтлэлээр хүрсэн байгаа. За зууны мэдээ сонин 5 гарагийн дугаартаа бас нэгэн асуудлыг ерөөдөө хүндсэн. Бид одоо өмнө нь нөгөө нийтийн эрх ашигын төлөөх бүтээлүүдээрээ 5 толгой түвш компанитай холбоотой асуудлыг бол бас маш олон удаа хөндөж исэн. За шахмал түвшний одоо шуудааны хүртэл шахаа байна тий. Одоо үндэсний үйлдвэрлэлийнхаа шуудааг бид нэр хилж чаддгүй шуудаага хүртэл импортоор авдаг. За барьцгүй барьцлуулагч гэдэг яг нөгөө нэг сайжруулсан түвшний тэр орцонд байгаа барьцлуулагч нь ерөөдөө бас энэ хотын энэ утааг
тий агаарын бохирдол тий хүмүүсийн бас тэр эрүүл мэндэд занал хийж байгаа асуудлыг бас хөндөж исэн. За мөн 5-7 түвш компани үйлдвэрлэлээ болоод одоо ерөнхийдөө зүгээр Made in China-гийн зүгээр борлуулалт болох уу гэдэг асуудлыг бас хөндөж исэн. За тэгээд засгийн газар ерөнхийдөө огцорсон тий тэгээд яг энэ огцорхоос өмнө Отон туяа сайдын хувьд бол бас энэ 5-7 түвштэй холбоотой нэг шийдвэрийг ерөнхийдөө гаргасан. Тэгэхээр 5-7 түвш маань болохоор ерөнхийдөө одоо хятад улстай гэрээ хийгээд ерөнхийдөө тэндээс бэлэн түвш ингээд авчираад дараагийн өвлөөр бас ингээд Улаанбаатар хотод нийлүүлэх тийм бодлогыг ерөнхийдөө сайдын хувьд дэмжиж тийм шийдвэр гаргасан байна гэдэг асуудлыг хүндсэн байгаа. Бид одоо 100 бол ерөнхийдөө утаагаа мартчихдаг шүү дээ тий хотынхон. Тэгэхээр одоо ингээд утааны асуудлаа мартахгүйгээр зунаас ингээд бас асуудлуудыг хөндөд явах нь илүү одоо үр дүнтэй юм байна гэдэг асуудлаар энэ агуулгыг хөндөж нийтлэлээ хүргэсэн байгаа. За зууны мэдээ сонин Пүрэв гарагийн дугаартаа одоо талбай дээр болж байгаа бас нэгэн одоо чагсаалтай холбоотой асуудлыг хөндөж Монголын байрлагчдын холбооны ерөнхийлөгч Наранбаатар гэдэг хүний одоо байр суурь ярилцлагыг хүргэсэн байгаа. За талбай дээр одоо огцрог хамгаахын чагсаалын хажуугаар бас касктай чагсаал болсон. Тэгээд яг нөгөө хотын дарга Нямбатар сэлб төвтэй холбоотой тендер зарлахдаа гадны компаниудыг сонгон шалгаруулсан тий. Монголынхаа барилгын компаниудыг ерөөсөө дэмжихгүй тэгээ гадны компанийг сонгон шалгаруулсан гэдэг асуудал бол яригдчихэж байгаа. Тэгээд үүнийг бол одоо Монголын барилгын салбарт бизнес эрхэлж байгаа энэ компани төлөөллүүд бол маш ихээр эсэргүүцэж байгаа. Тэгээ Монгол хүнээ Монгол компани дэмжиж одоо тий тэднийг бас ингээ ашигтай орлоготой байлгахад бас бодлогоо чиглүүлэх нь энэ бас Монгол төрийн бодлогоо гэдэг асуудлыг бол ерөнхийдөө хөндөж байгаа. Тэгээ касктай чагсаалт ерөнхийдөө бас үр дүн хүртлээ талбай дээр ерөнхийдөө үргэлжлэж байгаа гэж ерөнхийдөө ойлгож байгаа. За мөн манай Пүрэв гарагийн дугаарын одоо бас нэг онцлог материал бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх 7 дугаар сарын 11-ний өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн нийтээр одоо адууны өдөр болгон тэмдэглэх энэ одоо тухай нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблед одоо төслийг бол санаачилсан. За энэ хүү төслийг тогтоолын дагуу одоо нэгдсэн үндэсний байгууллагын ассамблеийн 79-р хуралдаанаар хэлэлцэж баталсан. Ингэснээр одоо жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн нийтээр адууны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. За тэгээд мөн ирэх одоо 7 дугаар сарын 11-нд одоо дэлхийн нийтээр анх удаага бас адууны өдрийг тэмдэглэх гэж байгаа ийм онцлог бас үйл явдал болсон. Баасан гарагийн дугаартаа бид Эрчис Монгол компани гүйцэтгэх захирал амар түвшингийн ярилцлагыг хүргэсэн байгаа тий. Засгийн газраас Эрчис Монгол компанийг байгуулсан. За төрийн өмчт 44 компаниг энэ компани одоо доор нэгтгээд тэгээд үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор энэ компанийг байгуулсан. За төрийн өмчт компаниудын хувьд бол маш их өндөр зардалтай тий маш их орон тоотой тэгээд бас энэ нь болохоор эргээд төсөвт маш их юм ачаалал үүсгэж байна гэдэг тийм юу байгаа. Тэгээд төрийн өмчт компани тухай хуулийг бас парламент удахгүй хэлсэн. За тэгээд тэрнээс өмнө бол ямар ч үсэн энэ компанийг байгуулад үйл ажиллагааг нь жигдрүүлээ сайжруулах гэж ерөнхийдөө үзэж байгаа юм билээ. За 44 компани дунд бол хөдөө аж ахуй, зам тээвэр, дэд бүтцтэй эрчим хүчний салбарын ийм компаниуд байгаа. За тэгээд одоогоор бол эрчим хүчний салбарынх нь нэлийн тэгээ энэ Эрчис Монгол компани үйл ажиллагааг бас нэлээд хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд энэ юу одоо нөгөө үйл ажиллагаанд ингээд нэгдэхгүй гэдэг асуудлыг бол амар түвшин захирал нэгдэхгүй байгаа гэсэн асуудлыг амар түвшин захирал ярьсан. Гэтэ одоо эрчим хүчний салбар бол маш одоо стратегийн одоо чухал ач холбогдолтой салбар шүү дээ. Тэгэхээр яалтчгүй одоо ингээд нэгдсэн удирдлагаар хангаад явах нь маш чухал байна. Тэгэхгүй бол ингээд нөгөө одоо эрчим хүчний яам нь хариуцж байгаа юм шиг те Эрчис Монгол нь хариуцж байгаа юм шиг ийм байдалтай энэ эрчим хүчний салбар бол цаашид ингэж явж болохгүй. Тэгээд асуудлыг нэг талдаа гаргая гэдэг асуудлыг бол ярьсан. За тэгээд Эрчис Монгол компанийг юу яагаад байгуулсан гэхээр Казахстан улсын хувьд бол яг ийм төрийн өмчт компаниудыг нэгтгэсэн ийм нэгдэл байгуулад тэгээд тэр нь бол маш одоо амжилттай хэрэгжсэн. За тэгээд хамгийн сайн жишээ бол бас Сингапур гэдэг юм байлээ. Сингапур яг ийм одоо юуны үйл ажиллагаатай компанийг байгуулад тэгээд төрийн өмчт компаниуд нь бас IPO хийгээд тэгээд маш олон улсад бас ашигтай ажиллаж эхэлсэн гэдэг асуудлыг ярьсан. Тэгээд ерөнхийдөө энэ олон улсын энэ жишг дээр манайх тулгуурлаад Эрчис Монгол компани нэгдлийг байгуулсан гэдэг асуудлыг ярьж байгаа.
За энэ удаагийн тем маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай зуны мэдээ сонин олон улсын сэтгүүл зүйн ихтгэлцлийн санаачлага бүхий GTI сертификаттай Монголын анхны эвлэл байгаа. Тиймээс та бүхний итгэж болох их сурвалж юм аа. За ингээ манай сонинг та бүхэн цаасан болон цахим хэлбэрээр захиалан унших боломжтой. Цахим хэлбэрээр захиалан уншихыг хүсвэл зуны мэдээ цэгийн сайт руу нэвтрээр орж захиалан уншаарай. Эх 7 өдрийн таймаараа эргүү уулзцаая. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.